Нөгөө талаас ерөнхий сайдыг огт сурвалж гэсэн 2 бичиг өргөн барьсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг бүлгийн гишүүд маань юу хүсэж байсан гэхээр мэдээж бүлгийн гишүүд маань бол одоо өөрсдөө бидний пэйж дээр хоорондоо ярьж байгаа шүү дээ. Бүлгийн хурлыг хоролдуул эдгэрс юмнуудаа нэлээд ярьж байгаа. Гэтэл яг зүгээр хоёр талаас бичиг барьсан байгаа хүмүүс тийм үү? Уулзалдаад юу ярих вэ гэхээр тэр бичгнийхээ утга учирыг л ярина шүү дээ. Бүлгийн даргын хувьд юу хийх ёстой вэ гэхээр энэ хоёр бичгний учрыг олох ёстой нэгдүгээр. Хоёрдугаар талуудыг одоо хооронд нь уулзалдуулах ийм зүйлийг ярих үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр бичиг өргөн барьсан хүмүүсийн чинь ард, гишүүдийн чинь ард бас нэг утга учир хүмүүс байгаа дээ шүү. Нэг талдаа ерөнхий сайд байгаа дээ. Нөгөө талдаа их хурлын дарга байгаа дээ. Тэр хүмүүс нь хоорондоо уулзраа олоогүй байхад гаруй үсэг зурсан өргөн барьсан хүмүүс хоорондоо уулзраа олох уу? Тэгэхээр бүлэг дээр бол хоосон хэрүүл болох байхгүй. Бүлэг дээр хоосон хэрүүл болно. Тэгэхээр ярихаар шууд орж хэрэлдээд байх уу? Эсвэл одоо тодорхой хэмжээний уулзалтуудыг хийгээд тодорхой хэмжээний одоо зөвшөөрлүүдийг хийгээд тэгжээж бид нар бүлэг дээр орох уу гэдэг асуудлууд байж шээ. Түүнээсээ ч тэр өөрөөр хэлбэл одоо хинийхээ тал зогсож байгаа тэр хүмүүс тэрнийхээ визгүүгээр шулууг хэлээ тэр хүмүүсийн визгүүгээр ерөнхий сайдын визгүүгээр одоо их хурлын даргын тодорхой хэмжээний одоо зөвшөөрлгүйгээр тэр хүмүүс хоорондоо бол зүгээр хоосон хэрүүл болох байхгүй дээ. Хизээш тэр бичгээ бол татахч байд юм уу? Тийм асуудал болохгүй. Тэгэхээр хоосон хэрүүл болно гэдгийг бол тэр тэдрүү мэдж байгаа. Бүлгийн пэйж дээр бид нар энэ талын асуудлуудыг бол зөндөө ярьсан. Нэгдүгээр, хоёрдугаар бид нар хамгийн гол нь бол улс төрийн акц хийж байна шүү дээ. Хоёр талд улс төрийн акц хийгээд байна. Тэгэхээр энийг хэн шийдвэрлэх вэ гэхээр чинь удирц зүйл шийдэх ёстой. Бидний дээр чинь удирц зүйл байж байгаа шүү дээ. Удирц зүйл яагаад өнөөдөр хуралдах байгаа? Яагаад өнөөдөр өчнөө одоо миний хувьд бол Содбаатартаа ч ярьлаа. Удирц зүйлийн пэйж дээр чинь асуудлыг тавилаа. Удирц зүйлдээ хуралдуулаад улс төрийн асуудлуудыг хоёр одоо талын асуудлыг бол авч хилцээд ингээд тодорхой хэмжээний шийдэлд орох гэсэн ийм зүйлүүдийг яагаад удирц зүйл гарч ирэхгүй байгаа? Удирц зөвлөлийн шийдвэрийг гаргаж ээж бид нар ч бас нэг асуудал шийдэх ёстой шүү дээ. Энэ бүлгийн асуудлыг шийдэх гол асуудал чинь бол удирц зөвлөлөөр бол шийдвэр гаргах ёстой шүү. Тэгэхээр удирц зөвлөлийг шийдсэний дараа бүлгийг хурлуулах гэсэн ийм бодлоготой байж байна. 38 гишүүн гарын үсэг зурж хөвгүүллээ. Би өглөө гэхдээ яг энэ хүмүүс өргөн барьсан гэсэн асуудлыг бичиг зурж байгаа гэсэн асуудлыг би сонсдгүй яах вэ? Тэгээд өглөө би ямар ч лээс өчигдөр бүлгийн хурлыг хурлуулъя гэсэн бас нөхцөл байдал бол жоохон таагүй байсан. Тэгэхээр бүлгийн хурлыг хойшин татаад өнөөдөр өглөө би бүлгийн хурлыг бол зарыг тавьдсан. Маргааш 5 гарагийн 12 цагт бүлэг хурал. Засаг хурлахгүй юм маргааш. Бүлэг хуралдана. Засаг хурал. Засаг бид нарт ямар хамаатай. Бүлэг хурлахад ямар хамаатай. Хамаагүй шүү дээ. Маргааш засгийн хурал бол тусдаа явагдана шүү дээ. Тий. Гөөгөө орж ирнэ шүү дээ. Орж ирэх нь орж ирээ. Тэр төргөө бид нар бүх асуудлууд ийм нөхцөл байдал хэрвээ хуралдъя гэж байгаа бол зараа тавьчихсан шүү дээ. Зараа тавьчихсан. Маргаашийн 12 цагт хурал. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаа шиг юм болчих юм шүү. Өчтөр бол эрт сурахгүй байна гэж хэлсэн шүү. Тэгээд таа бүхэн хуралдвал яагаад хуралдаагүй гэх юм. Тэгээ хуралдаанд өнөөдрийн хувьд миний барьсан бодлого бол магадгүй төрийн байгуулалтын байнгын орооны хурал шиг наан цаана асуудлууд үүсэж магадгүй гэсэн үгнээс одоо хэрүүл урал багхан болоосоо бүлэг хоёр тийшээ тас бити тасраасаа гэсэн үгнээс л асуудлыг бол бас зохицуулж одоо эвдрүүлэх гэсэн тийм. Төсөвч хойшлоод айгүй. Эвлэрх асуудлыг би өнөөдрийн хүртэл хийгээд явж байна. Монгол улсын ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Ерөнхий сайд, за хэрэгжлийн газар, за тэгээд одоо хурлын дарга бүхэл асуудлын хүрээнд бол энэ эвлэрх асуудлыг чинь хамгийн түрүүнд явах ёстой хүн чинь өөрөө би шүү дээ. Тэр утгаараа бол гүн чинь бас л тодорхой хэмжээнд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бол бас л бодол санаа нь ямар шүү нэдэрдэг бид нар чинь зөвшөлтсөргүй яах вэ? Энд чинь төр ажиллаж шүү дээ. Цаашаа явхад бид нар хаост орох гэдэг шүү дээ. Энд чинь бүх юм зогсох гэдэг шүү дээ. Одоо өнөөдөр магадгүй зүгээр хоёр тал хоёр бичгээ болоод татаж аваасаа гэсэн ийм саналыг хүртэл өргүүлээд хоёр тал руу гараад явж шүү дээ. Миний хувьд бол ерөнхийлөгч бол тодорхой асуудал мэдээж намын дотоод асуудлууд орохгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд бол бид нар ч бас нэг ийм байдалтай байна гэдэг ядаж мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Улс орны хэмжээнд ийм асуудлууд байж байгаа. Хамгийн том нам нь өнөөдөр ийм тодорхой хэмжээнд одоо улс төрийн тогтворгүй байдал руу орчиж гин гэдгийг бол мэдээж бүлгийн даргын хувьд бол шинэ ерөнхийлөгчтэй бол ядаж мэдээлэл солих хэрэгтэй байхгүй тийм. Төсвийн хэлцүүлэг одоо дөнгөж 2 дугаар хэлцүүлэг дээр явж байгаа шүү дээ. Тий. 11 сарын 15-наас өмнө баталж явчихгүй. Амчхаа. Өнгөрсөн 7 хоног та ер нь бол намын энэ дотоод асуудал самнаасаа эхэллээ.
хязгаараад авчлаа. Тэгэхээр хилцсэн шиг хилцээ гэдэг юм байр суурьтээс өнөөдөр жоохон процент болоо гэсэн юм харагдаад байна. Ер нь Хилцсэн шиг хилцээгээд миний хувьд бол ямар одоо мэдээлэл хийлээ. Нууц байсан нүүрстэй холбоотой гэрээнүүдийг гаргаж ирээч гэсэн асуудлууд ярьсан уу би? Өнөөдөр тэр нуустай холбоотой гэрээнүүд бүгдээрээ гарч ирсэн үү? Энэ буруу байсан уу? Үгүй шүү дээ. Миний тэр гаргасан мэдээллийн хүрээнд энээс хойш өнөөдөр хүртэл монголчууд маань бол нүрсээр ламсгаж штэ. Тэр оптик гэрээгээр ламсгаж штэ. 3 орчим их найд төгрөгийн хэмжээний асуудал яригдж байгаа штэ. Бид гаргаж ирээгүй байсныг гаргаж ирлээ штэ. Яагаад энэс бусч байгаа гэсэн асуудал байж байгаа. Харин зүгээр гол асуудлууд чинь гаргаж ирсэн юм биш үү энэ чинь. Энэ ч гартуул байсан. Маргааш их болтон байсан. Яг ийм хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлууд, яг ийм хэмжээний дотоод гиз дотрын бол гаргаагүй байсан шүү дээ. Ерөнхийдөө бол хэн хэллээ зөвхөн нүүрийг гаргаж ирсэн болохоос ч тэрнээс цааш асуудал нь бол сураг төдий байсан шүү дээ. Өнөөдөр бүх одоо гэрүүнүүдийг гаргаж ирлээ. Урагшаага явж исэн төмөр замтай холбоотой, төмөр замын одоо бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд, за тэгээд авцамтай холбоотой асуудлууд гэдэг ингээд бүх одоо оптик гэрээтэй холбоотой асуудлууд чинь өнөөдөр гарч ирж байна шүү дээ. Энэ таа бүхэн гэсэн урд өмнө мдэггүй байсан зүйл бас мэдчил сууж шүү дээ. Маргааш та бүлгийн хурлыг хийнэ гэж штэ. Өнөөдөр ингээд хийхгүй өнгөрсөн 2 удаад ингээд явчихлаа. Тэгэхээр маргааш хийж чадна гэж та бодож байна. Хурал болсон. Ямар ч гэсэн зарласан. Хийгээгүй. Одоо 4-р өдөр ерөнхий сайдыг огцруулах асуудал шуурганаар хэлэлцэгдэнэ үстэй. тэгээд нөгөө тулгын хэмжээний уулзалт хий гэсэн чинь тэгэхээр та ямар уулзалт хий, ямар төвшөнд уулзалт хий гэж санал тавьсан байгаа. Ямар гişүүдийг тавьсан юм бол за тэгээд танаа намын бүлэг доторх нөлөө бүхий гэх юм уу тайвшлах хайрсан болохоор тий тэр гişүүд юу гэж ямар барь суртаа юм бол өнөөдөртөө ингээд уулзалтаа хийх юм уу хийхгүй юм хийхгүй бол маргааш болох гэж бодлоо. За уулзалтын хувьд бол 1-2 удаа уулзалтууд бол босоо. Энийг бол нуугдах юм байхгүй. Ерөнхий сайд болоод их хурлын дарга хүрээчүүд бол уулзалтууд болсон. Энэ бол хоорондоо бол ярьж одоо ярилцах цаашдаа Монгол улсын болоод одоо нам дээр явж байгаа асуудлууд бүхий л асуудлуудаар ярьж байгаа шүү дээ. Удахгүй манай наацхан хэд чинь төсвийн асуудлууд бид нэг дуусгах хэрэгтэй байж байна. 11 сарын 15 гэхэд төсөө бид дуусгах хэрэгтэй. Хоёрдугаарт намын хурл бол бас 11 сарын 15-нд болно шүү дээ. Бэлтгэл ажлууд нь ингээд явж байна. Тэгэхээр айл талныхын асуудлуудыг ингээд одоо хоорондоо одоо давхцчихад байна шүү дээ. Тэгэхээр нэн тэргуунд энэс болоод бид нэр одоо чинь төсөө баталж чадахгүй байх асуудал болох үе тий. Тэр утгаараа бол бүгдээрээ бол төсөв дээрээ төвлөрөх засаг төр одоо бүрэн бүтэн байх. Магадгүй зүгээр хоёр бичгээ хэрвээ ингээд хоёр тал зөвшөлдсөд хоёр тал шүү дээ. Хоёр тал зөвшөлдсөд тэгээд бичгээ хэрвээ татцгаах юм бол энэ төр бол цаашаагаа бол зөвхөн гол асуудал бол улсын төсөв болж хувирна шүү дээ. Энэ мэтлэн асуудлыг бол бид нар ярьсан. Бүх асуудлуудыг олон талаас нь ярьсан. Тийм болохоор зүгээр бүлэг дээр бол хоосон хэрүү битгий болоосаа гэсэн үгнээс миний хувьд бол бас хэдэн хоног бол хойш татсан юм байна. Гарын хэсэг зурсан зарим гişүүд За одоо болсон байгаа юу гэдэг бол тийм хэдэн гişүүд байхгүй. Төсвөө хугацаанд батлна гэсэн итгэл танд хэрэг байна. Одоо төсвөө баталж чадахгүй бол төрийн албаа Бүрэн дүүрэн байна. Бүрэн дүүрэн байна.